За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За Canva hack хичээлийнх ээлж дугаараар та бүхэндээ 3 зүйлийг үзүүлье. За нэг нь болохоор энэ постэр байгаа. За хоёр дахь нь болохоор энэ тийм ээ бургерийг утасны цаанаас гаргаж ирж байгаа юм шиг юм сони эффекттэй энийг хийж үзүүлье. За бургер хийдэг хоолтын компаниудын хувьд бол бас зүгээр ах. За хоёр дахь нь болохоор бас ингэж энэ машин явж байгаа юм дөрвөлжин дотроос тийм ээ ингээд гарч ирж байгаа юм шиг юм эффектийг та бүхэнд үзүүлье. За тэр нэмэлэн жоохон юм өнгөлөг тийм ээ юу авч. За би болохоор нэг иймэрхүү ягаан шармаар орсон тийм ээ холимог юм өнгөнүүд авчлаа градиент шилдэг. За тэгээд хэдүүлгээ юу руугаа орчин элемент руугаа очиж байгаа. Тэр нь frames гэдээ гараад ирж байгаа. За тэгээд энэчнээсээ бид нар cool гэж бичин. За L үсэг ханаа AL тийм ээ. За тэгээд L бол яг ингээд өсгнүүдээ бол ингээд жижигхэн бүгдийг ингээд нэг төвшөндөө бичин. Тэлийн ячвал ингээд доотлын бас бүгдийг ингээд нэг шуманд тавьчих хэрэгтэй. За тэгээ бүгдийг ингээд нийлүүлж жаад ингээд том жижиг болгож болно. Бас ингээд сунгаж болно. Сунгачвал бас зүгээр. За энэ энэчнээс ингээд харах юм бол L үсэг нь энэ O үсэг жоохон доошоо сунгах, L үсэг жоохон дээшээ сунгамаар байгаа. За ингээд бүгдээ яачин за тэгээ бас голыг олох хэрэгтэй. За энэ дээр бас за ингээд. За тэгээ энийг бид нэг жоох иймэрхүү маягаар байрлуулчих. За тэгээ энэ дээр бид нэр элемент руу очиж байгаа. Colorful smoke гэдэг бичсэн байх. За бид нэг colorful smoke гэх тийм ээ. За тэгэнгүүт энэ янз янзын өнгөтэй одоо утаанууд байгаа. Энэ утааг авсан байгаа. За энэ утаагаа ингээд дөрөв ингээд өсгөнд нь ингээд нэг хийнгээд 4 хувилчин. За тэг өсгөнүүд болгон дээр нэгээр ингээ хийчин. За тэгэд энэ дээр очиж жаад энийг бүгдийг ингээд нэг тийм ээ хэмжээнд дээр өсгөнийхөө доод юм тааруулаад ингээ ячих. За энэ бол бүгдийн л юм болгон гэсэн нэг өсгөний яагаад гэдээш нь болгоод за энийг бас адилхан за ингээд. За тэгээд за мөн өшөө элемент рүү очичоод бид нэр хэдүүлс гэж ингэж бичсэн байгаа. За тэгээд надад би энэ зургийг авсан. За энэ зургийн хайдуулаа артлынх нь ингээд айлгах чинь remove хийгээд тийм ээ. За тэгээд энэ маань ингээд юу яах хэрэгтэй? Энэ луг ингэж орох хэрэгтэй байгаа. За тэгээд нэлээ ингээд том оруулчих. За тэгээ яг энийг ингэж чаад энийг дахиж нэг хувлаад за тэгээд энэ эмхтэйг ингэж оруулаад эндээс нэгэд хасчих заяа. За ингэж л бас болж байна. За тэгээ яг энэ дээр бас нөгөө нэг элемент руу очиж нэг pens гэдэг юм а будагнууд гэдэг ингээд яхан бол pens гэдэг зургууд юм янз бүрийн будагнууд гараад ирнэ. За тэгээ яг энэ будагнуудын бас энэ тэнд ингээд тавьчвал бас сонирхолтой юм билээ. Бодог цацсан юм шиг ерөнхийдөө бас жоохон colorful болгож байгаа аахгүй. За тэгээд тийшээ бас шар бодогтой цэнгэр бодог ч юм чинь. Merry Christmas гэж бичсэн чинь яг бас жоохон өнгөлөг юм хайж аваад тэгээд та нар өөртөө энэ чинээс Merry Christmas гэдэг энэ дизайнтай нэлээд тохирч байгаа тийм ээ. Тиймэрхүү юм сонгочиж болон жоохон шинэ жилийн уур амьсгал оруулаад за иймэрхүү болгочих болж байна. За тэгээд яг би түрүү юу яасан маа эннийхээ нөгөө нэг доотлолт нь энийг ингээ пэйжээ тийм ээ ингээ нөгөө доотлолт нь видео болгожоод одоо бид нар хийсэн чинь энд байгаа аахгүй. Тэгээд эннийхээ доотлолт нь ингээд Merry Christmas, wish you Merry Christmas гэдэг оруулсан байгаа. Тэгээд яг энэ маань ингээ бэлэн болж байна гэсэн. Тэгээд ерөнхийдөө бол яг би энэ чинь Happy Holiday гэж тавьчихсан. За нэг иймэрхүү болж байна тийм ээ. За хэлэхдээ бол бид нар background-аа бол ийм gradient өнгөөр сонгоно. За ийм улаан шартай тийм ээ. За тэгээ энийг яханд бол энэ лого орж жагаад одоо энэ эхнийх нь бол яг нь шар өнгөтэй байх ёстой.
За шар дээр нь тавьж жагаад тэгээд ингээд бүр шар олдооч. За энэ нь болохоор бүр цас улаан байх хэвээр. За ингээд улаан тийм ээ. За тэгээд энэ дээр энийгээ тавьчих заяа. Тэнгүүт энэ улаан нь ингээд тойроод ингээд голдоо юм ингээд юм шаргал өнгөтэй юм болчихж байгаа. Ер нь бол нэг хүнсний юмнууд чинь нэг улаан шар нэтрөнгөөр явдаг штэ тийм ээ. За тэгээд бургерийн зураг олно. За тэгэхээр элемент рүүгээ очиж байгаа бургерийн хайнд гэж бичнэ. Энэ гарыг авсан байгаа. За тэгээд энийгээ бид нэр Philips гэдэг нөгөө тал руугаа эргүүлчихин. За тэгээд энэ булантай авчи тавьчихсан ёо. За тэгээд юун дээр элемент дээр очиж байгаа фон гэж бичнэ. Гар утас гэдэг тийм ээ. За тэгээд бид нар нөгөө фотос руугаа оржоод энэ result нэж штэ тийм ээ. Фотос руугаа оржоод ингээд сая шиг одоо нэг тийм гар утасны зураг тавина олноо. За энэ ижүүлж чинь тийм ээ. За энэ ингээд гар утас орж ирж байгаа юм шиг болж штэ тийм ээ. За тэгээд за ингээд гарч ирж байгаа юм шиг. За тэгээ одоо энэ артлын зургаа бид нэр ингээд даблдаж оруулж энэ урталт нь ингээд оруулаад давхарлаад тавьчихна. За тэгээ яах нь ингээд оруулчих юм бол энэ маань яах нь яг ингээд энэ гар утсан дотроос энэ бүргэр гарч ирж байгаа юм шиг ийм гой зураг болж байна. За энийг ингэж хийдэг бахнаа. За 3 дахь нь болохоор энэ улаан машин тийм ээ энэ дөрвөлжин дотоос гарч ирж байгаа юм шиг ийм сонирхолтой юу байгаа. За өмнө бас нэг иймэрхүү юм хийсэн санагдаж байна. За дахиад юу н хийчихэд бол гэмгүй яа тэгэхээр юм тасал үргэлжлэх нь танд одоо практис болж нэг удаа хийгээд бас яах нь тэр болгоно бас сайн сурч чаддаггүй шүү дээ тийм ээ. За би энийг болохоор энэ Gemini гэдэг Google AI-аар зурулсан байгаа шүү тийм ээ. Ийм тэмдэгтэй байгаа шүү дээ. За тэгээ энэ зургаа бид нэр blur эдэн. За тэхийн тул editor руу очиж жоод blur гэдэг маань одоо ингэж жоохон үгүй тийм ээ ингэж солиорлон гэсэн шүү дээ. За тэгэхээр эндээ бас энийг ингээд энэ цагаан юм байгаа. Энийг бид нар editor руугаа орж жоод Magic Eraser гэдэг айдлагчтай энэ бас ингээд нөгөө тэр Gemini-гийн өөрийнх нь Google-ийн тэр хэмэл оюуханых нь Nana Banana-гийн юу нахгүй логин гэдгийг. За тэгээ энэ дээр бид нөгөө зураг дахиж авчирна. Тэг ингээд айдаж чинь тийм үү. За тэгээ бид ингээ хоёр талаас нь ингээд ер нь ижил хэмжээтэй ингээд татчих. За тэгээ доороос нь ч гэсэн бас нэг дугууных нь хавцаа тийм үү. За дээрээс нь бас нэг иймэрхүү ч юм уу. За тэгээ энийгээ бид нар энэ corner шин stroke weight-ийн яг нэг 20 юм шиг тийм ээ. Зузаан энэ одоо энэ зузаан нахгүй энэ фреймийн зузаан тийм ээ. За энийгээ бид нар өнгөнд бас сольчих болно. Цагаан өнгөөр ингээд сольчихно. За тэгэхээр машин маань нэг иймэрхүү харагдаж байна тийм ээ. За одоо машинаа дахиад 3 дахь удаага авчирна. За 3 дахь удаага бол бид нар яах нь жинхэнэ өстө артлын арилгана. За тэгээ энэ артлынхаа зурнаас яах нь энийг иш нь олгочих юм бол энэ машин маань яг энэ дөрвөлжин камеранаас гарч ирж байгаа юм шиг ийм эффекттэй болох нэ. За тэгээ та бүхэнд яах нь юм 3 зүйлийг хийж үзүүлнэ шүү дээ. Эхнийх нь болохоор одоо энэ за энэ дээр бол юу ч хийж болно. Ингээ Merry Christmas өнөөдөр бол Merry Christmas-ийн өдөр учраас Merry Christmas гэд бичиж болж байна тийм ээ. За тэгээ энийг бас юм хоолны газруудын рекламдаа энийг хашилж болж байна. За өөр машины компаниуд гэсэндээ иймэрхүү гоё реклам хийхэд бас болж байна тийм ээ. За тэгээ энэ хичээлд бас баярлалаа баяр таа.